Сүлжээ ресторанууд бий болсноор иргэд гэрвэл найз нөхдийн хүрээнд ихээр өөрчлөх болсон. Гэтэл зарим ресторанууд ариун цэвэр эрүүл хүнсний тал дээр асуудал гаргаад байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээлэлээр цацагддаг. Тэгвэл манай телевизэд гомдол гаргасан иргэний гомдлын дагуу газар дээр нь очиж сурвалжиллаа. Энэ сарын 9 буюу өчигдөр ихтлгүүрийн замын урд байрлах Бродвей ресторанд хоол идэх гэж орсон иргэний хоолноос нь жом гарч ирсэн тухай мэдээлэл байгаа юм а. Тухайн иргэн идэх гэж байсан хоолоо баримттайгаар бидэнд үзүүлсэн бөгөөд дээрх рестораны хан шалан дээр жом явах нь энгийн үзэгдэл мэтэл байдалтай байсан тухай ч мөн ярьж байлаа. Өдөр 1 цаг 30 минутын үед өдрийн хоолоо идээд идэх гэж орсон. Тэгээд нэг паста захиалаа суугаад хан дээгүүр нь жом гүгээл. Тэгэхээр эргэж харчаад энэ ямар балиар газар байсан яг хоол идэхчээс хоол дотроос гараад ирж байгаа. Тэгээд хүмүүст нь хэлсэн чинь нэг үл тоошоогоод яг хөө за энэ чинь заваан газар байна гэсэн чинь та байж бид нэг арга хэмжээг өөрсдөө авъя гэж өөрсдөө эренгүүтээ нэг тоосон юм байхгүй. Би болохоор өөрөө шаралж ирсэн. Дахиад шаралчих юм бол хэцүү шүү дээ. Тэгсэн чинь эмчилгээний зардал мар таны өхөрлөө чинь барагдуулъя гэд гингүүтээ өөрсдөө ингээ хаангут одоо ингээ ажиллахгүйгээд тэгээд менежер рүү яг тэр амарч нэ нэтэр гэж хотлоо яриа цаг арга цагаа байгаад. Яг нөхцөл байдал тэр менежер нь яг ямар тайлбар хийж байгаа юм? Менежер нь болохоор би таныг хохирлыг бүгдийг барагдуулъя та байж битээ телевизэд мэддээ ч хүн амьд битээ мэддээ чи манай одоо байгууллагын нэр төрөл гэсэн юм ярьж байлаа л да. Тэ өөр бол юм ярихгүй байгаа. Тэнгүүтээ сүултээ одоо бодлоо захирал гадаад явцсан байгаа хариуцсан байхгүй байна гэсэн тийм тайлбар тавиад чимэглэж байна. За яг одоо ихтлгүүрийн урталт бийтэлсэн хөшөө яг хажуухан талд байдаг. За Бродвей сүлжээ рестораны нэг салбар дээр ирчээд байна. Тэгэхээр өчигдөр гомдол гаргаж байгаа иргэний хэлж байгаагаар бол за 13 цаг 30 минутын үед энд хоол идсэн юм. Хоол идэхэд бол за хан дээгүүр жом гүйжсэн жомтой газар байна гэд эргэж хараад одоо гүйжээл хоол нөтөрсөн жом гаргаж ирсэн гомдол бол сая иргэний яриагаар та бүхэн сонслоо. Тэгэл хамгийн гол нь хариуцлагаас ресторанынхаа зогтож ийн гэдэг гомдлыг гаргаж ийн. Тэгээд одоо энд бол уучлаарай дотоод ажилтнууд түр хугацаагаар хаалаа гэсэн тийм бичгийг бол ингээд тавьчихсан. Тэгээд ямар нэгэн тайлбар авах ихэд бол тайлбар өгөх хүн юусэн олдохгүй байж байгаа юм дүр зурагтай байна. Биднийг очиж сурвалжлахад тухайн ресторан үүдээ байсан ба дотоод ажилтнаа тул түр хугацаагаар ажиллахгүй гэсэн бичиг наасан байлаа. Улмаар рестораны эрүүл аюулгүй байдлын менежертэй уцаар холбоо өрж тайлбар авах гэтэл би мэдэхгүй тийм зүйл баг гараагүй их тайлбарыг бидэнд өгч юм а. ТV нөтлөд сэрж байна. За тэгээ юу танаа ресторанаас чинь юу гарсан байна гэд жом хоолноос чинь жом гарч ирсэн байна гэд иргэн гомдолж байна. За би сайн яах вэ? Би бүр хүний бие юм уу? Одоо ингээд өчтөр асуулт гараад хөдөө зам дээр. Таныг эрүүл ахуйг нь хариуцдаг хүн гэсэн. Би аюулгүй байдлаа хариуцдаг хүн. Яг одоо ямар ажил явуулах. Танахыг энэ тал дээр тайлбар хийх ямар арга хэмжээ авах тийм тайлбар хийхгүй бол одоо манайх ингээд гарах гэдэг. Манайх тийм байхгүй хаа гэж бодсон. Манайх тийм үг байдгүй дээ. Юу жом юм уу? За сая утсан дээр нээсэн бичлэг тэр хоол моол нь авч үлдэх гэдсэн бичлэг нэ тэр бүгдийг нь уулзаад авчлаа хүнээс нь. Тэгээд тэр бас сайн барай. Судалж байгаад мэдгүй яахгүй. Судалж байгаад гэж угаасаа тэр тавхтай хоол моол юу юм уу тэр Бродвейн дотор заал нэ тэр бүх юм нь уцаараа авсан байна шүү дээ. Тэгээд сайн судалхгүй бол үнээр мөн ч юм биш ч байна. За өчигдөр та цааталт нь зогсож исэн таны дүрсвэрт орсон байлээ. Хоолны газруудын галдууга хамгаас илүү цэвэр цэмцгэр байх ёстой. Гэтэл энэ мэтлээ асуудлаас ч хоолноос нь хортон шавж гарч ирнэ гэдэг бол тухайн газрын ариун цэвэр хэр байгааг илтгэж байгаа хэрэг болж байгаа хаа. Хэрэглэгч өргөнтөө рестораны хувьд энэ асуудал дээр анхаарлаа тавихгүй бол хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөх хоолноос хортох гэдэг асуудал урган гарч ирэх аюултай юм а.